Нямгаргийн усан цагт эдэлсийн өшрөн дээр уулзаад хамтдаа лекц сонсно гэсэн. Өчигдөр арай маш их шуураад байсан гэтэл яг одоо бол маш гоё тонглог цэвэр тэгээд ирсэн маш гоё дулаах өглөө байна. Өнөөдөр 19 градус гэсэн юм чарахгүй л дээ. За би хөдлөлөө. Яа, 진짜 30명. 왜 34명 болсон шүү дээ. Үгүй хөдлөөд хүн. Сургуулаа хөдлөх чинь. Гамаар нэг дэлгүүр орно тэгээд. За, ятлаа. Явлаа урагшаа гараар гүцгээ. Нөө шог гэдэг дугууны дэлгүүр одоо онгоцсон байна гэн тийшээ орчоод нэг дугууны мань дөрөв болохгүй. Зургуулах нь хамтдаа дуугаа амжилтаа явъя гэд тийшээ дэлгүүрлөө явж байна. Би юм бэлэтэй болсон, масктай болсон хүмүүс байх болох дуртай. Тэнд бас шинэ малгайтай болсон хүмүүс байгаа. Бид нар энэ дэлгүүрээр орсон. Гарын замаараа хорчлоо. Шоод дэлгүүрээс ишгээ явах уу. Нөгөө буцаад маршлинг өглөө явж хахаар мар зөв тайрчээ гэдэг. Төлөвлөгөөгөө өөрчилчлөө болоосоо нэгдэх хүмүүс нь ирсэн. Тэгээд гаа хүмүүстэйгээ цуг ингээд замаа өрчлөө явчихсан. Яг зургуулаа явж байна. Хүнгээсийн донд байхгүй. Бүгдөө би тэгээ гоё ярилцаад энэ сайхан их шолгоон зам дээр юм. Яа. Машин эсвэл хүний хөдөлгөөн гэж юм байхгүй. Вау! Энэ замыг гоёлгоч бүр гоёлнаа. Тослоотой зам дээр энэ амар гой салхигүй намхан байна дэр. Амар гой дулаахан байна. Бид нар хүрээд ирсэн. Годлууга ийшээ явах. Надаа энэ талах гоё гэж. Гол руу явах шийдсэн. Явъя.
Тэр хараа хамтрагч маань бүр юунд голын дундах буургас модон дунд л орох хүсэлтэй ах шиг нэрэ байгальд ирсэн юм ч юм уу. Ийм гоё намгүй орчинд лекц сонсвол илүү гоё үр дүнтэй ах бах. Тэгээд бид нар дагаа явчихна. Манай хөвгүүд арт дууга түрээ талхаж байгаа. Нэг дуугу маань нөгөө фикси дуугу болохоор энэ чулуу шороотой замаар явж болохгүй. Тэгээ бусд нь хамтдаа түрээ явж байгаа. Ийм шинэ зүйтэй алсан дөрөв эрэхтэй байна. Яа, тоглоод авсан. Одоо энд ингээд суугаад бүгдөө гоё лекцээ сонсно. Тэгээд айгүй гоё намуухан ямар ч чимээ шууган байхгүй дээр нэ гоё салхихгүй байна. Замдаа нэг ч зогсолгүй, усжуулгүй нөгөө дэлгүүр дээр халуун цаавсан болохоор шууд гараад ирсэн. Одоо сайхан амс хийнэ. Тэр ханаас нэрэ ховрын амсууд надаа юу. Гой ховрын бараатай хүн явж байгаа. Гоо доо. Энэ үү? Энэ алтан дуу. Тэр трек дуу. Тэр мереда дуу. Энэ фито дуу. Энэ куб дуу. Одоо энэ чи юуд дуу? Канондел байхгүй аа Монголд зарагдгаас өөр Монголын нөгөө нэг юу гэдэг лээ Атила гэж байдаг. Нэг л гамбагийн фикси байхгүй аа. Бид нараа ингэ тансаглах гэж байна. Юу бод юу хаус цаашаа зтэй гэл. Монголд ирээд яасан гэдлээ. Монголд ирээд анхны тарга идэж штэ. Бас ховрын. Энэ хиний тарга гэдгийг гэхдээ хэлэхгүй. Тэгээд Хинээр нь хэлмэхгүй. ямар ч сан тарга байгаа. Энэ 6-аас л гарцаагүй тарга гэж. Айгу тархчгаараа надад арилтаа. Тарга дээ. Агуулаа. Яасан цаа удсан. Согоны. Энэ одоо дик зүйл бодлоо. Бодлоо штэ. Би ч дараа юу та хавчтай. Тэгэхээр нэрээ тэгээ имэйл хоол. Ямар ажил мэргэжилтэй хүмүүс байгаа илээ. Манай Ганбат түүхийн ухааны доктор, Туркд доктор хамгаалсан. Түүх археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан дундад зууны салбарыг бит хоёр 10 жил бараг хамт ажилласан. Тий, миний одоо ууг нь бол ажилд орсноор бол миний ах, насаараа миний дүү. Тий. Уур минь дүү. Тий, уугудаас миний дүү. Өөр юм дүү гэж. Тий. За, манай эпо. Эпо талцсан. Түүх ухааны доктор. За, инх болсон цэлчиг. Одоо Монголын үндэсний аюулгүй хөдөлгөөний зөвлөлт. Стратеги Стратеги судлалын хөрвүүлэнд судлаач гэж байгаа. Манай Алтан цамхраг төрөм ус байгууллагын бас бодлого байдаг гишүүн энэ хүн байгаа. За бас манай найз нь очир эрдэнэ. Айстоп хамтын гишүүн. Одоо хөөхөнгээд хүүхдийн шүлжээ хувцсны дэлгүүрийн группийн захирал. Юу өстэй. За энэ манай Мөнхбаатар байна. Манай 10 жилийн анги хүүхд. Юуны худалдааны магистраар Хятадын Харбины технологийн сургуулийн магистрант юм залуу. Өнөөдөр манад биднэрт туршил ба хандлагын хүчгээд тэр чиглэлээр биднэрт гоё ихтгэл, таны мэдхэн ихтгэл тавь мэдээлэл бид нар мэдлэгээ гоё үе мэдээ хүлээлцэн. За намайг инх бол гэдэг. Тэгээ одоо байгаа ажиллаа хийлээ дээ тий. Алтан цамхрагийн төрөм ус байгууллагад тэргүү идэг. Манай байгууллага болохоор хүмүүнлэгийн чиглэлээр болон одоо
сургалтын бүх төрлийн сургалтын тийм итгэлийн тийм үйл ажиллагаа эрхэлдэг юм байгууллага. Яа. Одоо тэгээд олон лектор залуучуудыг нэгтгэсэн. Нэгтгэхэд явж байгаа. Тэгээ өөрөө би бас дэлхийгээр аялагч. Тэгээд одоо 6 орны хатсан хотын тооцсон нэг 30 дохт байлээ. Би явж сая хүртэл Солонгосоос буцахтаа найзхан хотын 4 хотоор дамжиж ирэхэд манай найз наваа босч байгаа юм би үзүүлээд байх сайхлаа. Тэгэж хой бирдэг. Явж үзүү газар явах гэдэг юм. За өөрийгөө танилцуул. Би өөрийгөө танилцуулах юм уу? За. Нүгэн гэдэг. Зүгээр ээж. Юу гэдэг вэ? Юу их орон дэлхийд нэрлэгчээр ажиллаж байгаа декрет авсан. Хөгжил төвшил хүч төвж байгаа залуучууд л болоод байна шүү дээ. Бидний ярьцгаа тийм дүгэлтэнд хүлээ. Тийм дүгэлтэнд хүлээ. За. Ийм гоё хүмүүстэй танилцсан. За. Шингэлээ. Ануу дээр. Би нэрээ ч хэлээгүй шүү дээ. Би ингэж амар ичдэгөө. Би ануу гээл. Энэ бол монгол хүмүүс бүх нэр хэлж байгаа хэрэгтэй. Их бол чир Гамбат. Хэрвээ ундаг бол унж чаддаг л бол тэгээ өөрөө дугуйтай айлбал бид нартай нэгдэж болно. Хамтдаа гоё амралтын өдрөөр ялангуяа иймэрхүү агаарт хотоос нэг холгойхон гарчий гэж төлөвлөд байгаа. Харин ажлын өдрүүдэд бол өглөөний жилдээ хийж байгаа. Өглөө болгон бидлэсийн хөшөөн дээр цуглаад үндэсний цэцэрлэг төрөлн дээр очиод жоохон босгол хөдөлгөөн хийгээд тэгээд ажлын цаг эхлэхээс өмнө 7:10 гэхэд солоо авчиж байгаа. Оройтлог 7:20 тэрнээс итэхгүй байгаа. Тэгэхээр нартай нэгтгэхийг хүсвэл бидлэсийнхаа хөшөөн дээр цагаа бариад хүрээд ирэхэд л болно дөө. Лекц семинар гэхээс илүү зүгээр мэдээлэл хуваалцах гэж байгаа. Ерөнхийдөө одоо би түрүү хэлсэн шүү дээ. Бид нар яагаад энэ лекц би энийг ер нь яагаад ингэ ярмаар санагдаад ч юм уу хүмүүст одоо ойр төрхний хүмүүст хэлмээр санагдаад байгаа юм бэ гэхээр одоо бид нар ер нь орчин тойрныхоо одоо юу гэх юм одоо нийгэмдээ одоо орчин тойрныхоо хүмүүстэй зөв чиглэл рүү оруулах тийм түлхэлтийг нь өгж явах хэрэгтэй байна л да. Одоо тэр одоо та эдээс подкаст сонсдог хүн байна уу? Анлог сонсдог хүн байна уу? Сонсноо. За анлог сонсдог бол онлог дээр айгүйх гардаг. Сэтгэл зүй янз бүрийн одоо юу гэх юм хувийн хөгжил талаас нь маш их гой номнуудыг ярьдаг. Тиймэрхүү мэдээллийг одоо бас маш их мэдээлэл байдаг шүү гэдгийг хүмүүст хүргэх хэрэгтэй байгаа. Тэгээд ганцхан анлог гэлтгүүгээр ерөнхийдөө хувь хүмүүс өөрсдөө яаж хөгжүүлэх вэ гэдэг талаас нь бас мэдээллийг хүргэнэ. Манай аав тэгсэн. Залуу наснд авах гэж их зовдөг гинэ. Хүнээс юм мэдээд авъя, сураад авъя гэд. Тэгэхээр залуудаа хүнээс авч ихийг сурчаад одоо өөрийнхөө хэмжээнд боловсросныхаа дараа бусдад түгээж амьдрах хэрэгтэй. Өөрөөр үлгэрлэж явах хэрэгтэй. Хэлсэн үг ярьсан амдаа эзэн байх хэрэгтэй. Тэр хамгийн чухал. Итгэл таах. Бид нар одоо стресстэй шүү дээ. Стресстэй эхлэнгүүт химийн процесс явагдаад одоо стрессийн гормон ялгарч эхэлт юм байна. Стрессийн гормон ялгаад эхлэхээр одоо бидний дархлааны систем байхгүй болно. Нэгдүгээр. Хоёрдугаар болохоор бид нар чинь ингээд минут секунд тутам бидний эд хэсүүд өгч байгаа шүү дээ. Тэрийг дахин төлжүүлэх механизм ингээд хүний цээж зэгт ингээд явагдаж идэм юм. Одоо ингээд хоёр хүнийг адилхан зам дээр ингээд суулгаа явуул та машинд нэг араасаа ингээд суулгаа явлаа. Энэ хоёр хүн хоёулаа төгжрөнд орлоо. Нэг нь маш ад зэвэлтэйгээр машинаа бариад яваад нэг хүн стресстэй сууж байна. За энэ хоёр хүний бие организмын хувьд хоёр ялгаатай зүйл болж байгаа. Тэгээ энэ болохоор нөгөө тэр стрессж байгаа хүн илүү өвчлөх магадлал нь өснө. Тэгэхээр тэр генетикийн төвшөнд бас тэр өөрчлөлтүүд нь явагддаг юм байна л да стресст нь. За ингээд бид нэр харах өнцгөө өөрчлөх шаардлагатай болж байгаа байхгүй. Сайн ажил. Тэгжээс та нар амжилтанд хүрнэ. Амжилтанд хүрчээ тэгээ аз жаргалтай болно. Тэгэхэд ер нь бол энэ хүний хэлж байгаа санаа нь болохоор бид энэ ерөөсөө эсэргээрээ байх хэрэгтэй. Та нар аз жаргалтай бай. Тэгжээс та нар ажлын бүтээмж үүснэ. Тэгээд одоо юу гэх амжилтанд хүрнэ. Эсэргээрээ байх хэрэгтэй байхгүй. Тэгээ бид энэ хүний хэлж байгаагаар одоо ингэ штэ.
та хэд бодож үзвэл би ийм ажилд орвол ийм машин авбал ийм байртай болвол аз жаргалтай болно гэсэн тийм нэг тодорхой хэмжээний зорилго тавьдаг тийм. Тэгэхэд тэр зорилготой хүрчээ дандаа цааш нь түлхэгчтэй юм. За тэгээд дараагийн нэг төлөвлөгөөгөө тавьчихдаг. Тэндээ хүрчээд тэр хүсчихсэн шигээ нэг аз жаргалаа мэдрэхгүйгээр орчихж байгаа байхгүй. Тэгээ байнга ингээд түлхээстэй явж байгаа. Ийм байхгүйгээр бид нар аз жаргалыг тухайн мөч бүртэн ингээд мэдэрч явах шаардлагатай болж байгаа. Тэгээ ингээд акшн тутамдаа мэдэрчээж тэгжээж тэгэх нь бол ажлын бүтээмж үүсдэг юм байна. Бидний ухаалаг байх чадвар, тэгээ бүтээмжтэй байх чадвар, одоо шинийг эрэлхийлэх бүтээх чадрууд маань өсдөг юм байна. Одоо би энерги гэх юм одоо эрч хүч өснө. Тэгээд бизнесийн тал дээр ч гэсэн одоо юу гэх юм одоо ажлын газрын одоо юу гэх юм аюулгүй ажиллах чадвар мадвар гэдэг бүх юмуд нь өсөх юм байна. Аз жаргалтай байвал. Тэгээд бидний тарих 31%-аар илүү ажилт юм байна. Аз жаргалтай байвал. Одоо энэ факт нэр л да. Одоо биднэрт эргэн тойронд яадаг вэ гэхээр бидний орчин тойронд байгаа мэдээлэл ерөөс дандаа сүрэг явдаг. Тэгээ энэ сүрэг байгаа шалтгаан гэхээр одоо хэрэглэгчид өөрсдөө айгу сүрэг мэдээлэл дуртай. Сүрэг мэдээллийг цааш нь тархаад юм байна. Айгу хурдтайгаа. Тэгэхгүй ингээ эрэг мэдээлэл ингээ сонсохоор эргийг цааш нь тийм байна гэдээ сонсчоод ингээ тархаахгүй ингээ тэгэхээр сүрэг юм байхад өнөөдөр тийм болцсон гэж байна. Тэгээд ингээ нэгэндээ хэлдэг ч юм уу цааш нь шеэрлдэг энэ мэдээллийг тех дуртай байдаг учраас одоо энэ том хэвлэлийн компаниуд ч юм уу одоо энэ байгууллагууд өөрсдөө сүрэг мэдээллийг маш их одоо мэдээлдэг юм байна. За ингээд ирэхээр ерөнхийдөө ийм сүрэг юм байна гэсэн хандлага төрчихөж байгаа байхгүй. Тэгээ ийм юм дотор бид нар амьдарч байгаа юм байна гэдэг нөгөө эргүүдийг нь мэдээлэх байгаа шүү дээ. Тэгэхээр сүргэнд аваад ирэхээр хүмүүсийн сэтгүү өөрсдөө ингээд сүрэг юм дотор одоо живээд эхэлж байгаа байхгүй. Тэгээ 21 хоногоос дээш бид нар ямар нэгэн зүйлийг шинэ юмыг давтамжтайгаар хийжээж энэ нөрөө тогтдог юм байна л да. Тэгэхгүй нэг 7 хоног болоод хайдаг ч юм уу тэгэхээр энэ зуршил болж тогтохгүй гэсэн үг. Тэгээ болж игэл 21 хоногоос илүү 30 хоног тогтоох хэвээр 30-аас дээш бид нар одоо нэг санхүүгийн эрхчлөөндөө ер нь хүрэх шаардлагатай. Тэгэхгүй бид нарыг байнга өдөр тутамд стрессүүлдэг нэг чухал асуудал маань болдог. Энэний талаар бид сонирхолтой судалгаа гарсан одоо нөгөө Daniel Kahneman гэдэг энэ Нобелийн шагналтай эрдэмтний нэг юм судалгаа байгаа. Америкт хийгдсэн. Тэгээ энэ дээр болохоор яасан бэ гэхээр одоо юу гэх юм Америкийн төвшөнд хүмүүс $70,000 жилийн орлого нь $70,000 дээш таваад ирэхээрээ мөнгө өөрөө одоо тэр тухайн хүмүүс сэтгэл ханамж өгөх бодоод эхэлж байгаа. Тэгэхээр бидний амьдрал одоохондоо мөнгө шаардлагатай юм шиг ингэж явж байгаа боловч тодорхой хэмжээнд хүрээд энэний цаана гараад ирэхээр мөнгө угаасаа үн цэнэгүй болоод ирэх юм. Бидний амьдралын зорилго өөр нэгэн зүйл дээр байгаа. Тэгээд тэрийгээ бид нэр олох шаардлагатай болно. Тэгэхээр $70,000-оос доошлоод ирэхээр юу гэх юм мөнгө чиний амьдралд аз жаргалыг авчрахгүй ч гэсэн гэхдээ чиний амьдралд одоо асуудлуудыг авчрна шүү гэж энэ одоо эрдэмтэн хэлж байгаа байхгүй. Бид нар ингээд ойр дотныхоо 5 хүний дунд ч байдаг юм байна л да. Тэгэхээр бид нар ингээд сөрөг ч юм уу сөрөг юм руу одоо дагуулдаг тийм найз нөхдөд ч юм орчинтой байгаад гэх юм бол бид нар өөрсдөө өөрийн мэдлгүүр бид нарт уусч 5 хүнийх дунд ч бодоо явах юм байна. Тэгэхээр бид нар эрэг амьдрахын тулд бид нар орчин тойронд байгаа хүмүүсээ багаар ч нөлөөлж өөрчлөхийг хичээх ёстой. Тэгэхгүй бол бид нар өөрсдөө эргээд нөгөө 5 хүний дундч маань болох болов. За тэгээд TEDx-ийн юг тэр видеонуудыг үзээрэй. Тэн дээр маш гоё юмнууд байдаг шүү. Тэгээ би болохоор энэ дээр нөгөө яг практик дээр хэрэгжүүлээд одоо сэтэл өгөх юм уу хэлэх гээд байна та. Тэр нөгөө янз бүрийн влогууд байдаг. Тэд нар маш гоё юмнууд байгаа. Тэгээ нөгөө бизнес радиогийн G20 гэдэг нэвтрүүлэг байдаг. Тэн дээр алдартай хүмүүсийн юу гэх юм ихтгэлүүд том сургууль дээр авсан Oprah, тэгээд Bill Gates, тэр Mark Zuckerberg ч юм уу тийм хүмүүсийн одоо авсан ихтгэлүүд байгаа. Тийм хүмүүсийн юг сонсоод аюу гоё тийм эерэг мэдээллийг авна. Бид нэр Facebook-ыг сонсоод үзээд хэрэгтэй юм маш бага авдаг. Цаг нөхцөлөд. Тэгээд сөрөг зуршлуудаас салах хэрэгтэй байна. Тэгээ англи хэлээ бид нэр ер нь маш сайн хөгжүүлэх шаардлагатай болж байгаа. Ягаад гэхээр мэдээллийн бааз маань өөрөө англи хэл дээр байдаг учраас за ингээд цаашлаад би нөгөө санд болгомоор байгаа ном одоо
материалууд нь гэвэл одоо Miracle өглөөний гайхамшиг гэдэг номыг ерөнхийдөө авч уншаарай. Тэгээд Theology of Belief гэдэг нөгөө тэр нэг ном байгаа. Тэр болохоор тэр нөгөө Bruce Lipton гэдэг нөгөө эрдэмтний тэрнийг болохоор YouTube дээр бас байгаа. YouTube дээрээс би хайж юуг нь сонсч ирсэн. Power of Habit гэдэг нөгөө ном байгаа. Зуршлын ном байгаа. Энэ болохоор бас нөгөө подкастууд ихлээр сонсчвол айгүй зүгээр юм билээ. Подкастыг сонсчоод тэрнээсээ цаашлаад номын бас авал зүгээр юм билээ. Тэгээд наач гэдэг ном байгаа. Түрүүн биелээс нөгөө хүмүүс төлөх нэг нэгэндээ түлхэлт өгч идэг ингэдэг гээд бид нар эерэг түлхэлтийг хүмүүс орчин тойрны хүмүүс төр нөгж явах шаардлагатай. Ягаад тэгэхээр одоо нөгөө би бол ингэж хараад байгаа юм л да. Одоо нөгөө бас нэг эрдэмтэн шийдсэн. Бид нар нөгөө нэг шийдвэр гаргах одоо өөр тодорхой хэмжээнд би энэ номыг авах хэрэгтэй, өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэсэн шийдвэрийг гаргахлаа бид маш олон хүмүүсээс мэдээлэл цуглуулж, маш олон хүмүүс хэлдэг. Тэгээ энэ ингээд цуглуулж яваад нөгөө нэг цифр цуглуулж явж байгаа нэг эцсийн цифр дээрээ так гэдэг онгоогоод за энэ алхам хийх хэрэгтэй гэж байна. Тэгэхээр яг энэ шиг бид нар нэг нэгэндээ за энэ хүн өнөөдөр шийдвэр гаргахгүй ч гэсэн 10 жил 5 жил дахиад өөр нэг хүн миний хэлсэнтэй нийлээд ирэхээр энэ хүн шийдвэр гаргана. Яг тэр шиг хүлээцтэйгээр хандаад хүмүүст хэлэх юм а хэлээд эрэг талаас нь хэлэх юм а хэлж байгаарай. Тэгээд нөгөө хүн чинь хүлээж авахгүй бол бити бухимдаарай. Энэ зүгээр цагнд болоогүй байна. Тэр Dale Carnegie-ийн нөхдөө өөртөө татах гэдэг ном байдаг шүү дээ. Тэр бол ерөнхийдөө бүр 1930 онд бичигдсэн мөртлөө бас л хандлага байхгүй. Хүмүүст хандах хандлага чинь яаж өөрчлөгдснөөрөө чи нөхдөө өөртөө татж байгаа юм. Тэгээ яаж амьдралтай амжилттай явах юм. Тэгэхээр баян аав ядуу аав гэдэг бас нэг ном байдаг шүү дээ. Тэр чинь бас хандлага. Яагаад баян аавын хүүхдүүд амжилттай яваад ядуу аавын хүүхдүүд амжилтгүй яваад тэр яаж нөхөлөөр зуршил бий болгоод тухайн орчинд яаж өсснөөсөө хамаарат хүмүүс нөлөөлж байгаа байхгүй тэр хүүхдүүдтэй. Аавынхаа сэтгэл зүйн хүүхдүүдтэй яаж нөлөөлж ийн эргээр энийхөө ингэжсэн тэгжсэн ч боломж гэх юм одоо нэг юу гэх юм. Харин ядуу аавын гэр бүлд өссөн хүүхдүүд юмас айдаг айдтай. Санхуудаа баригдсан боломж байхгүй би мөнгөгүй гэдэг сөрөг юмудаа харсараад баян аавынх бол яг мөнгөгүй байсан ч гэсэн дайраад байдаг шүү дээ. Нэг буруу зүйл рүүгээл зүтгээд идэг болохоос тий. Тэгээд энэ нөрөө бас хандлагын талаар ярьж байгаа юм шүү. Ука төмөргөө бас SoundCloud дээр байгаа. Юу байгаа? Тэр нөгөө гүйлтмэлт өглөө гүйж мөнгө тэр motivational speech гэдэг юмуд айгүй гоё юм байлаа шүү дээ. Нөгөө яг урам зориг өгөөл ингээл яг тэр Will Smith юм уу ахтай хүмүүсийн хэлсэн тийм нэг урам өрх өгөх юмуд айгүй зүгээр юм байлаа. Тэр SoundCloud дээр бас байд юм байлаа. Монголоор бас тавигдсан байгаа. Яг тиймэрхүү хэрэгтэй мэдээлэлээр бид нэр анхаарах шаардлагатай. Тэгээс зүгээр Facebook ухаад ингээд нөгөө хэрэгтэй хэрэггүй мох. Хэрэгтэй хэрэггүй мэдээ үзэх ер нь бол дэмий бид нөгөө байнга тэр нь болж стресстэй. Тэгээд одоо би бол энэ болж өгвөл мэдээ үзэхээсээ жоохон багасгаад байгаа. Шаардлагатай үедээ л үзэж байгаа. Тэгээд тэгэхгүй болохоор нөгөө байнга сөрөг мэдээлэл тэнгуут хэрэгтэй хэрэггүй юм нөгөө нэг төрийн төлөө огтон боож өгнө гэчээр тэр юмыг өөрчилж чадахгүй мөртлөө одоо нөгөө юу гэх юм. Тэрнээ бодож бухимдаж өөрийнхөө амьдралд өөрчлөх шаардлагатай. Тийм байх хэрэгтэй мэлээ шүү. За баярлалаа. Гэхдээ ер нь юм шүү дээ. Одоо ингээд саяны бид нар ярьсан сэдвүүдийг ингээд багцлаар харах юм болов шүү дээ. Одоо бол залуучууд юу хийх ёстой вэ? Монгол өв соёлоо эргээд бас харах хэрэгтэй. Одоо наадхыг чинь би монголлоо буулгаад хэлэхэд би чамд 3 үг хэлнэ заа юу. Нэгтэн чиний ярьсан юм чи юу гэхлээр сайн явах санааных гэдэг үгийг л ярьчлаа. Сайн явах санааных өөрөөр хэлбэл тэр нууц бодлоо юу яа эднэр гэдэг чи монголоор бол сайн явах санааных гэдэг үг. Өөр нэг үг нь болохоор орой унтвал нэгийг сонсон өглөө бол нэгийг үзнэ гэж монголын үг. Өглөө эрт босвол нэгийг үзнэ. Тэгэхээр энэ бол чиний саяны нөгөө өглөөний хандлага тэг өглөөний хүн гэдэг юм чинь баггүй юу. Тэгэхээр нөгөө монголчууд гэдэг чинь 1000 сонсохоор нэг удаа үзье гэж. Тэгэхээр өглөө үзэх шүн сонсох хоёр чинь тийм зөрүүтэй байхгүй. 1000-ыг харьцах нэг гэдэг зөрүү. Тэгэхээр өглөө эрт босоо гэдэг чинь өглөө эрт босвол нэгийг үзнэ гэдэг чинь ерөөсөө л юм. За гуравт нь бол юу хэлсэн? Сайныг дагвал сарныг гэрлэх гэж. Эерэг хүмүүстэй найзал, эерэг бай, бусаддаа нөлөөл гэдэг чинь сайныг дагвал сарныг гэрлэх. Ердөө чиний саяны лекцийг Монгол дээр хураанг бол энэ 3 билег сургаад байна гэж. Тэгэхээр цөмөр бол бас
энэ сайн байна. Энэ гадны энэ сайхан хөгжилтэй орны юу гэдгийг тэр сайн мэдлэг мэдээллийг цуглуулж байна. Эргүүлээд бид нар энэ мэдлэг мэдээлэлээ Монголынхаа өв соёлтой холбох нь бол бас хамгийн зүйтэй юм шүү гэдгийг мэдчихье. Баярлалаа. Бихийн ухаанаар хандан байлаа. 13 цаг өнгөрсөн байна. Цаг гаруй лекц сонсоод ирээд цай уусан, дасгал хийсэн. Одоо тийм буцаад яахгүй бол бараг бүтэн өдрийг зарцуулах юм байна. Ямар ч гэсэн харилцаа хүмүүрхийн хандлагыг өөрчлөхийн тулд яах ёстой вэ гэдэг арга замуудыг зааж өглөө боддог. Өөрчлөх юмсан гэж хүсдэг зүйлсийг маань уулын ярьж байна. Гэхдээ бас нөгөө нэг сонсохоор үз гэдэг шиг ингээд хүмүүстэй цогтоо яг ингээд хэрэг болгоод цаг гаргаад сонсоод янготаа нэрээ илүү хурдан эхлэе, яаралтай эхлэе гэсэн бодлоод төрлөө та бүхэн бас ямар нэгэн байдлаар нөлөөлөөсэй. Энэ нөлөөлөл нь эерэг байгаасай гэж хүсэж байгаа учраас лекцний хэсгээс нь бас хэлээ. Энэ удаад болохоор бид нарт уулынхаа замаар тойроод харихаар болсон. Энд нөгөө бид нартай цугныг нарийн дугуйтай хүн явж байгаа болохоор хамтдаа жийж болохгүй болохоор бөөнөрөө түрээд талхаж байгаа. Би хацрах нь би тэгтээ араас нь жигээл гүсчэндөө миний өрхнөч харин хаачсан гэсэн явчихаар юм байна. За би агаараар гүцгээе. Яртаа нэлхногоо нүцэх цэмэр гоё гэж. Энэ голын ирүүдээр чиг үнэртэл хүмүүс бас гараад ирчих өдөр болсон чинь. Голын ус өглөө ирэхэд ийм юу байгаагүй гэсэн чи одоо айгу өргөн болчих. Чулуун дундуур нь ингээл гიშгэл гарах хэвээр. Энэ арай дээр байгаа ч дэнүүр явбал. За тэр өксөрийг давчвал нараа өнөөдөр нөгөө 19 градус гэсэн болохоор амар гоё дуулах юм байна. Хүмүүс аюул голын иргэлөө гарч ирсэн байна.